Сайн байцгаана уу? За би өнөөдөр дутуугийн комплексийн талаар жоохон ойлголт өгье гэж бодоод ерөнхийдөө дутуугийн комплекс гэхээр хараагүй сонсоогүй хүн бараг байхгүй бах. Тэг хүн болгоно л дутуугийн комплекс гэд ярьдаг болцсон байсан. Гэхдээ зарим хүмүүс бас яг юуны талаар яг юуг яриад байгааг нь нэг сайн ойлгохдоггүй юм шиг санагдсан. За тэгэхээр энэ дутуугийн комплекс, давуу байдлын комплекс гэдэг одоо ойлголтыг болохоор Альфред Адлер гэдэг сэтгэл судлаач байдсан шүү дээ, тий. За бас л нөгөө Фройд, Карл Юнг энтрийн үед амьдарч исэн. Өөрөө болохоор еврей гаралтай. Тэгээд хожим нь Австрийн иргэншил авсан тийм Вений сэтгэл судлаач байдаг байхгүй юу. За тэгэхээр энэ хүн ерөнхийдөө бодгал сэтгэл судлал гэдэг зүйлийг үндэслэсэн ийм сэтгэл судлаач байгаа. За тэгээд энэ хүний гаргасан нэр томьёо нь одоо дутуугийн комплекс болон давуу байдлын комплекс гэж байдаг. За Альфред Адлер болохоор өөрөө багаасаа маш тийм бие муутай хүүхэд байсан. 7 хүүхэдтэй айлын одоо 2 дахь хүүхэд. Тэгээд сулдаа өвчтэй, бактериа өвчнөд тэгээд ингээл багаасаа л ер нь байн гасаргаа сувилгаа шаарддаг. Хүний анхаарал халамжинд байдаг тийм хүүхэд байсан. Тэгээд сулдаа өвчтэй болохоор одоо ингээл зүгээр хүмүүс энгийн ингээл хийдэг алхаж гүйж өсөрч хайраадаг тийм үйлдэлүүд хүртэл ингээд өөрт нь хийхэд маш хэцүү, маш тийм хүчин чармайлт шаардаж хийдэг байсан учраас ерөнхийдөө багаасаа тийм өвчин зовлон маш их мэдэрч өссөн. Тэгээд энэ одоо мэдрэмжээсээ болоод одоо бусдаас бие хөгжлийн хувьд ингээд дутуу байгаад байна шүү дээ. Энэ дутуугийн мэдрэмжээсээ болоод ерөнхийдөө ингээд бусдад туслах юмсан гэдэг тийм одоо сэтлэр анх эмч болж исэн. Тэгээд цаашдаа ингээд өөрийгөө хөгжүүлээд сэтгэл судлаачаар ерөнхийдөө ажиллаж эхлээд. За тэгээд Альфред Адлерийн ном байдаг амьдрахын шинжлэх ухаан гэдэг. Гэхдээ энэ номыг яг өөрөө бичээгүй, өөрөө болохоор ингээд маш тийм уран илтгэх авьяастай хүн байсан. Гэхдээ ном бичих авьяас чадвар байгаагүй гэдэг юм байна лээ. Тэгээд ерөнхийдөө өөрийнх нь лекцээс хүмүүс ингээд юм хитгэд энэ номыг гаргаж ирсэн. Тэгэхээр миний хувьд болохоор энэ номноос ойлгосон зүйлээ та нарт хуваалцах гэдэг байгаа байхгүй. Миний хувьд энэ номтой 8-9 жилийн өмнө баг танилцсан. Уншаад тэгээд тухайд надад бүр ингээд амар гоё юм тайвшрал одоо юу амар гоё тийм ингээд гээрсэн юм шигтэй нэг зүйлийн талаар ингээд амар гоё ойлголттой болсон юм шиг тийм мэдрэмж төрж исэн. Тэгээ одоо өөрийнхөө сэтгэл зүг ойлгоход тулсан яагаад хүмүүст гомдоод идэв. Тэгээд ямар хүмүүсээс айгаад идгийн. За тэгээд ингээд юм хэцүү ааштай хүмүүс байдэн шүү дээ. Тэг ер нь гудамжинд ингээд бид нэр өдөр тутамдаа зам ам дээр хэцүү хүмүүстэй таардаг. Тэгээд тэр болгонд ингээд уурлаж бухимдан тий замын төвчрлээс болоод ингээл хүнтэй хэрэлтчихэд ороод ирдэг ч юм уу. Гэтэл энэ хүмүүсийн цаана бас ямар сэтгэл зүй яваад байгаа гэд энэ талаар ингээд ойлгож эхлээд тэгээд ерөнхийдөө ойлгоцсон хүн чинь бас өөрийгөө ангааж эдгэх тийм боломжтой болчихж байгаа байхгүй юу. Хоёрдугаарт нь бас бусад хүмүүсийг ингээд ойлгох боломжтой болж ирсэн. Энэ ном нь болохоор өөрөө маш олон дэд бүлэгтэй тийм жижигхэн хэсгийг нь та бүхэнд бас тайлбарлая гэж бодоод Адлерийн хувьд өөрөө болохоор ингээ багаасаа хүүхдүүдээс бие бэлтрийн хувьд дутуу хөгжөөд тэгээд тэр одоо дутуугийн мэдрэмжээсээ өөрийгөө ингээ хүчтэй болгох гээд бас хүмүүст хүчтэй байхад нь туслах гээд эмч болсон байгаа байхгүй тий. Яг энэ шиг бид нар хүн гэдэг амьтан ерөнхийдөө өөрийнхөө дандаа юм дутуугийн мэдрэмжинд хөтлөгдөж ингээд зорилгоо тодорхойлж зорилгынхоо төлөө явж одоо амьдрал нь утга учиртай болдог. Нийгмийн харилцаанд идэвхтэй ордог. За бид нэр бол нийгмээрээ амьдардаг хүн ингээд хинч ганцаараа ойр ганцаараа дэлхий дээр үлдэхийг хүсэхгүй те. Тэгвэл үнэхээр амьдрал утга учиргүй болно шүү дээ. Тэгэхээр хүнч гэлтэхгүй ер нь амьтаж гисэн ингээд сүргээр амьдардаг. За тэгээд хүн төрлөختөн ерөнхийдөө амьтадтай харьцуулах юм бол те одоо арслан барс юу гэдэг. Тэд нартай харьцуулах юм бол бие хүчний хувьд маш сул дорой амьтад те. Бие бэлтрийн хувьд дутуу байгаа учраас өөрсдийгөө хамгаалах гээд ингээд хөгжөөд ирсэнтэй ингээл хан хэрэн босгоол ингээл овог аймагуудаараа амьдрал ингээл гой зэвсэг техник технологи ингээл юм бүтээл хүний ингээд хөгжөөд байгаа нь ерөнхийдөө өөрсдийнх нь дутуугийн мэдрэмжтэй холбоотой ингээд хөгжөөд байгаа байхгүй. Тэгэхээр дутуугийн мэдрэмж гэдэг зүйл хүнийг ерөөсөө хөгжил рүү хөтлчихэд хүнд маш хэрэгтэй зүйл. Гэхдээ дутуугийн мэдрэмж нь бүр даамжраад ирэхээрээ дутуугийн комплекс гэдэг юм болдог. Дутуугийн комплекс болоод ирэхээр энэ ерөнхийдөө өвчин болж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо энэ бодгол сэтгэл судлалын хувьд хүний сэтгэл зүг одоо генээс нь гэхээс илүү бага нас хүүхэд настай нь холбоотой тайлбарлаж олж мэдэж судалж ингээд эмчилдэг тийм одоо аргачлал байгаа байхгүй юу. За тэгэхээр ерөнхийдөө ингээд дутуугийн мэдрэмж нь даамжраад өвчин болоод дутуугийн комплекс болоод ирэхээр
ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр хүн ингээд дутууга нөхөх гээд бүр ингээд альва зүйлийг хэтрүүлэн ингэж давуулж биелүүлдэг те бүр ингээд хитрхи хичээдэг байх ёстой хэмжээнээсээ бүр ингээд агуулах гад зүтгээд махраад те. Хоёрдугаарт нь болохоор ингээд бусдыг хурцаар шүүмжлэх тийм хандлагатай болж эхэлдэг. За ингээд дуугаа өнгөрч болох юм дээр те ингээд цаанаас нь өөрийг нь ямар нэгэн зүйл хатгаад ингээд одоо муухай янз бүрийн комент бичдэг ч юм уу те. Тэр бас ингээд дутуугийн комплексийн нэг илрэл баггүй юу. За тэгээ 3 дугаарт нөх юм бол айдастай эр зэрэггүй те өөрт нь эрсэлтэй зүйлээс ингээд цухтаадаг одоо ямар нэгэн юм тэмцэх чадваргүй болох. Иймэрхүү зүйлүүдээр илэрдэг. За тэгээд хүний энэ дутуугийн комплекс гээд байгаа энэ зүйл нь бүр ингээд даамжраад ингээд дараагийн шатанд гараад ирэхээрээ давуу байдлын комплекс гэдэг зүйл үүсдэг гэдэг ч аахгүй. Одоо ингээд гэмт хэрэгтнүүдийн сэтгэл зүг судлахаар ингээд дандаа маш тийм аимхай ямар нэгэн айдастай өөр эр зориггүй тэгээд ингээд өөрийнхөө тэр айдсыг нуухын тулд ч гэдэм үү те одоо өөрөө ингээд гэмт хэрэг үйлдэлээ гэж бодъё л дагуулгаа яадаг одоо хүн алдаг ч юм уу тэрийгэ ингэж баатарлаг үс мэтэр төсөөлдөг гэж байгаа байхгүй өөртөө ингээд хуурамч баг зүгээд би бол зоригтой би бол мундаг чаддаг гэсэн тийм сэтгэл зүй өөртөө суулгаснараа гэмт хэрэгтэн болдог гэж байгаа байхгүй. Гэтэл ерөнхийдөө гэмт хэргийн сэтгэл судлал дээр нөгөө хэргийг ингээд судлаад байдаг. Тэгээ энэ Альфред Адлер болохоор хэргийг биш тухайн хэрэг үйлцэн хүний сэтгэл зүг судлах хэрэгтэй гэж бас анх гаргаж ирж исэн. Тэгэхээр энэ нь одоо бүр ингээд дутуугийн комплекс, дутуугийн мэдрэмжийн даамжраад дутуугийн комплекс болоод дутуугийн комплексийн даамжраад давуу байдлын комплекс болцсон хүмүүс ерөнхийдөө хөвчлэн ийм гэмт хэрэгт хийдэг. Тэгээд энэ дээр бас нэг гоё жишээ байсан. Гоён цаашаа энэ ямар ч гэсэн нэг жишээ байсан. Тэгээд тэр нь болохоор ийм эгч дүү хоёрын жишээ байгаа байхгүй юу? Одоо эгч нь дандаа ингээд бусдын анхааралтай байдаг, мундаг, чадвартай, царайлаг, хөөрхөн гэдэг ч юм уу тий. Гэтэл дүү нь болохоор ингээд дандаа эгчийнхаа сүүдэр дор ингэж дарагцсаар байгаад багасаа юм дутуугийн комплекс үүсгэсэн байгаа байхгүй юу дотроо. За тэгээд тэр нь одоо яаж давуу байдлын комплекс болж илэрч байна вэ гэхээр нэгдүгээрт ингээд өөрөөсөө ах бүр 35 нас хүнтэй гэрлсэн гэдэг ч байгаа байхгүй. Гэтэл өөрөөсөө хитрхи ах хүнтэй гэрлэх нь сэтгэл зүйн хувьд бас тийм эрүүл биш байгаагийн нэг илрэл байд юм байна л да. Одоо нөгөө нэг зөв аргаар бусдын анхааралд өртөж чадахгүй ингээд арай өөр аргаар бас анхаарлын татах гад үзээд байна гэж шүү дээ. Нэгдүгээр тийм зан чанар илэрсэн байгаа. Хоёрдугаар гэх юм бол маш тийм төрөнгийн хурц ааштай тий. Тэгээд жижиг сажиг зүйлээр маш их гомдолдог. Тэгээ ерөнхийдөө нөгөө гомдлож бусдын ингэж анхаарлыг өөртөө татснаар нөгөө нэг дутуу давуу байдлын мэдрэмж ингээд өөрийгөө ингэж хурамчаар аргалдаг тий. Явандаа бүр тэрэнд амжираад юм цэвэр одоо өөрийгөө ингэж нэг юм цэвэрлдэг хитрхи юм цэвэрч хүмүүс байдаг шүү дээ тий. Тэр нь бүр ингээ өвчин болсон. Хүн ингээл зөрөөл өнгөрөнгүүт ингээл тэр хэсгээ угаагаал ингээл ямар нэгэн зүйлд хөрөнгүүтлээ байнга ингээл гараа угаагаал. Тэгээ тэр нь болохоор өөр ямар нэгэн чадвар байхгүй учраас би одоо дэлхийн хамгийн цэвэрч хүн гэж өөрийгөө ингэж тодорхойлоод тэгээ тэр сэтгэл зүйн мэдрэмжэндээ хөтлөгдөөд ингээд бүр ингээд байнга ингэж гар хөлөө угаадаг бүр ингээл хитрхи юм цэвэрч тийм байдлын эмгэгийг бас үүсгэсэн байгаа байхгүй. Тэгэхээр дутуугийн комплекс нь давуу байдлын комплекс болж илэрч байгаа бас нэг хэлбэр нь. Тэгэхээр та бас гудамжинд ямарваа нэгэн гудамжинд ч гэлтгүй ажил дээрээ те ингээд за бүр гэр бүл дотроо ч гэсэн ингээд хэцүү хурц цааштай юм сонин төсвөрлийн аргагүй хүмүүстэй таардаг штэ те. Тэгэхээр тэд нэр бас ингээд уурлахын аргагүй угаасаа л бүр хүүхэд наснаасаа ингээд тэд нар чи юм гэмтэл аваад сэтгэл зүйн гэмтэл аваад тэгээ тэр нь ингээд даамжраад ийм ойлгомжгүй зан аршин гаргадаг ийм хэлбэрт хүрсэн байгаа байхгүй юу? Би тэгээд яг өөрийнхөө жишээн дээр ярих юм бол би багасаа бас ингээд хүнээс айх айдастай байсан. Тэгээд за одоо ялангуяа бид нэрийг жоохон байхад ингээд гудамжны хүүхдүүд маш ихтэй ингээд гудамжаар зүгээр явж байхад ингээд цохол ус мус цацаад ч юм уу эсвэл ингээд бөхс мөхс алхтаал гүүх инүүхэнттэй. Тэгээ ерөнхийдөө ингээд тийм жижиг сажиг хатлахад амар их өртдөг байсан. Тэгээд тухайн үед болохоор би ингээд гудамжаар 50 явж чаддаггүй. Тэгээд маш их айдастай явдаг байсан. Тэрнээсээ болоод ингээ миний хамгийн ихэнд хийсэн нэг алхам гэх юм бол би ингээд гаднаасаа юм аимшиг харагддаг болохыг хүсдэг байсан заяа. Тэгээл ингээл ийм арга ясмас зүгэл нүд амаа ингээд сонин будаал сонин хувц өмсөд нэг хэсэг тгийж явсан. Тэгээ сүүл рүүгээ энэ бас ингээд миний хувьд юу болсон бэ гэхээр би одоо
ийм тулааны урлаг, тэгээд буу, хутга тиймэрхүү зүйлээр хичээлдэг. Тиймэрхүү зүйлд ингээд цаанаасаа сонирхолтой. Тэгээ одоо яг яагаад тийм сонирхолтой болцсноо ингээд бодоод тахаар багаасаа ингээд үүссэн айдсаас болоо те биеэ хамгаалах инстинктэрийг гэдэг ч юм уу өөрөө өөрийгөө юм хүчрэхэг гэж харагдуулах гад яг тийм зүйл рүү ингээд сонирхдаг болоод ингээд орцсон байгаа байхгүй юу. Гэтэл энийг ингээд хэрвээ буруу тишээгээ эргүүл яах вэ гэхэлэр нэгдүгээрт маш их айдастай болно. Тэгээд айдастай хүмүүс одоо ингээд хүүхэд мөнхөд дээрлэгдэх хүмүүс байдаг шүү дээ тий. Ингээл 10 жил мэлтэй бүлээ ажлын байран дээр хүн гудамжинд хүн зодддаг гэдэг ч юм уу. Тийм хүмүүс дотроо маш их айдастай байдаг учраас тийм үйлдэл гаргадаг. Өөрийгөө би айхгүй байна, би зоригтой байна гэж ингэж өөрөө өөртөө болон бусад хүмүүст баталж харуулахын тулд тийм үйлдэл гаргаж одоо өөрийнхөө айцыг тайвшруулдаг гэх юм уу. Тэгэхээр буруу тийш нь хөгжүүлчих юм бол ингээд буруу зан авиртай тий гэмт хэрэгт холбогддог. Одоо ийм бас болох магадaltaй гэсэн. За тэгээ багасаа одоо аав нь юм хэцүү зан авиртай байсан бол охин хүүхэд жишээ нь эрэгтэй хүнтэй харилцах дурггүй болно тий. Эрэгтэй хүнээс зайгаа барьдаг болно. За ээжтэйгээ таагүй харилцаатай байсан эрэгтэй хүүхдүүд болохоор эмэгтэйчүүдийн дунд ийм бүрэг гिचмхий тий эрэгтэйнтэй харилцаж чаддаггүй. За нэг бол бүр ингээд ижил хөөснөөс сонирхдаг ч юм уу тий. Тиймэрхүү эмгэгүүдүүд бас үүсч болдог гэдэг чинь. За тэгээд Адлерийн хувьд болохоор бас хамгийн анх нэг төрөлтийн ирэмбийн талаар ингэж гаргаж тавьж ирсэн тийм сэтгэл судлаач. Одоо айлын том хүүхэд ямар хуу зан чанартай байдгүй, айлын дунд хүүхэд ямар зан чанартай байдгүй, айлын бага нь болохоор яадгүй, айлын ганц болохоор ямар онцлог шинж чанартай байдгийг ингээд энэ талаар бас ажиглалтын аргаар гэх юм уу ингэж олж гаргаж тавьсан байдаг. За тэгээд айлын томуудын хувьд болохоор тэр чин дүнгээр төрөөд ингээд ээж аавынхаа бүх анхаарал халамжинд ингээд бийж идэх тий. Тэгээд гинэт ингээд араас нь 2 дахь 3 дахь хүүхэд ингээд гараад эхлэнгүүд нөгөө анх ээж аваас авч ирсэн халамжинд байхгүй болоод за тэнгүүтээ бас ингээд тэрнээс болоод дүү төрөх болгонд ингээд ээжтэйгээ үл ойлголцдог тий. Одоо ээжтэй уурлагч гэдэг юм уу тийм хандлага илэрдэг гэж байгаа. За тэгээд зарим нэгд нь болохоор ингээд гэр бүлээс ингээд анхаарал халамж хангалттай авч чадхаа болоод ирэхээр одоо бусдад нийгмээс ингээд анхаарал халамж авах гээд одоо хитрхи их хичээдэг болдог тий амбицтай ингээд хамт олонныхоо дунд амжилт гаргахыг гэрмэлцдэг тийм болчдөг ч гэдэм үү тий. За тэрэн даамжрах юм бол бас дутуугийн комплекс болж болно. Гэхдээ дутуугийн мэдрэмжээрээ бас өөрийгөө ингээд манлайлагч одоо юу гэдэг тийм болгоод бас хөгжүүлж болдог. За тэгээд буруу эрхэлсэн хүүхдүүд бол одоо гэр бүлээсээ авдаг байсан анхаарал халамжийг мэдээж нийгмээс авч чадахгүй шүү дээ тий. Нийгэм дээр гараад тэр хүн чинь хинч биш ингээ өөрийгөө баталж харуулах хэрэгтэй болно. Тэгэнгүүт бас ингээд маш амархан сэтгэлээр ундаг ингээд би юу нь юу ч хийж чадахгүй юм байна. Хинч намайг үнэлдэхгүй юм байна гэд ингээд архинд орох бас магадлал маш өндөр байдаг. Ер нь бол тэгэхээр энэ Адлерийн амьдрахуй шинжилгээ ухаан гэдэг номыг уншчих юм бол нэгдүгээрт өөрийгөө, хоёрдугаарт үр хүүхдээ, гуравдугаарт аав ээж ах эгч тэгэд цаашлаад нийгэмдэр танихгүй хүмүүс, ажлынхаа хүмүүсийг ойлгоход аюу гоё тус тийм болох юм шиг надад санагдсан. Би сая ингээд хоёрхан сэдвийн талаар жижигхэн дуртад өнгөрлөө. Гэвч энэ ном чинь аюу олон дэд бүлэг сэдвтэй ингээд маш сонирхолтой тийм ном байгаа. Гэхдээ мэдээж одоо сэтгэл зүйн ном учраас маш их юм хичээл зүтгэл гаргаж унших хэрэгтэй. Юм нэмгэн ном байгаа. Гэхдээ одоо хувийн хөгжлийн ном уншиж байгаа юм шиг үлгээд уншчих юм бол мэдээж юу ч ойлгохдохгүй. Тэгэхээр гоё орчноо бүрдүүлээд сэтгэл санаагаа бэлдээд гоё кофегоо цайгаа хажуудаа тавьж байгаа. Тэм бол уншаасаа гэж хүсэж байна. За тэгээ миний хувьд бол зөвхөн уншсан номныхаа талаар ярьж байгаа. Тэрнээс би бол мэрэгжлийн сэтгэл судлаач биш. Тэгэхээр та нар нэгдүгürt номоо уншаад хоёрдугаарт нь бас ингээд тусламж хэрэгтэй гэж бодож ивэл ингээд заавал мэрэгжлийн сэтгэл зүйчд бас хандаж байгаарай гэж хүсмээр байна. Ингээд энэ хүртэл надтай хамт байсанд маш их баярлалаа. Баяртай.